Эрдэнэс үйлдвэрлэлийн технологийн парк. Монгол улсын төрийн бодлогод бас үйлдвэр технологийн паркийг тусгасан байгаа. За жишээлбэл алсын хараа 2050, за шин сэргэлтийн бодлого, за засгийн газрын 2024-өөс 28 оны үйл ажиллагааны хөтөлбөрүүдэд за 6 үйлдвэр технологийн паркийг шинээр барьж байгуулахаар тусгасан. За үүний нэг нь бол хөтлийн үйлдвэр технологийн парк гэж байгуулахаар бий болж байгаа. За хөтлийн үйлдвэр технологийн парк нь нийтдээ бол нэг 12 төрлийн үйлдвэрлэл бий болгохоор байгаа юм. За энийг бий болгоснороо бол нийтдээ бол 1317 ажлын байрыг шинээр бий болгох. За дээрэс нь за хөрөнгө оруулалт бол энэ үйлдвэр технологийн паркт нэг 162 сая долларын хөрөнгө оруулалтыг оруулах ийм тусгасан байна. За бүс нутгийн хэмжээнд 200 км радиус дотроо бол за дээрх ийм ашигт малтамлын нөөцүүд бас бүртгэгдсэн. За молибдин бол 493 мянган тонн. За зис бол 24.9 сая тонн. За төмрийн өдөр бол 271 сая тонн. За шохоонч бол 48 сая тонны ийм ашигт малтамлын нөөцүүд бас бүртгэгдсэн байгаа маа. За энэ хүү ашигт малтамлын нөөцөн дээр тулгуурлаад за үйлдвэр технологийн паркийг барьж бий болгохоор байгаа. За энэ хүү үйлдвэр технологийн паркийг бий болгосны давуу тал нь бол за эрдэсийн нөөц бол тухайн бүс нутагт бол 50-аас 100 жилийн нөөц байгаа. За уул уурхай үйлдвэрлэл бол тухайн бүс нутагта хөгжсөн учраас үйлдвэр технологийн паркийг барьж байгуулах бас нэлээд давуу тал болж өгч байгаа. За дээрэс нь дид бүтц өгдсөн. За хот суурин газрууд бол анхнаасаа хөгжсөн ийм дархан Эрдэнэт, Сэлэнг, Төв аймаг гэсэн хот суурин газрууд бол олон жилийн хөгжлийн асуудлууд бас байгаа учраас давуу тал болж өгч байгаа юм а. Дид бүтц хөгжсөн гэдэг нь бол за авцсан болон төмөр замын дид бүтцүүд бас хөгжсөн байгаа бас давуу тал болж харагдж байгаа учраас энэ хөтөлд үйлдвэр технологийн паркийг барьж байгуулах нь бол нэлээд эдийн засгийн хувьд бол ашиг холбогдолтой юм а гэж харж байгаа. За ямар 12 төрлийн үйлдвэрүүд байгуулах вэ гэж хөтөл үйлдвэр технологийн парк. За нэгдүгээрт бол бүхэллэг шохоо бол 100 мянган тонны үйлдвэр байгуулна. За нунтаг шохоо 100 мянган тонн. Цемент 1 сая тонныг үйлдвэр хүчин чадлаа нэмэгдүүлнэ. За идэвхжүүлсэн кальцийн карбонатыг 100 мянган тонныг бас үйлдвэрлэнэ. За нано технологитой хольж нано кальцийн карбонатыг бас 200 мянган тонныг бас үйлдвэрлэнэ. За гидратын шохоогд бол 100 мянган тонн. За бетон зуурамгийг бол 595 мянган тонн хүргэнэ гэж. За зам гүүр дид бүтцийн бетон хаяцд бол 235 мянган тонныг үйлдвэрлэхээр байгаа юм. За иргэний бол үйлдвэрлэлийн барилгын бетон хаяцд бол бас мөн 235 мянган тонныг үйлдвэрлэж гаргана. За хөнгөн блокийг бас 300 мянган тонны хөнгөн блокийг бол үйлдвэрлэж гаргана. За эдгээр нь 12 төрлийн үйлдвэрлэлийг бий болгож барьж байгуулснаар бол тухайн бүс нутагтаа бол хөрөнгө оруулалт бол 162 сая долларын хөрөнгө оруулалтыг дадаж энэ үйлдвэрийг байгуулна. За борлуулалтын орлого бол нийтдээ тухайн бүс нутагтаа 557.4 сая долларт хүрнэ гэж тооцоолж байгаа. За ажлын байр түрүү хэлсэн. Ажлын байрыг бол 1317-оор нэмэгдүүлнэ. За хэрэгжих хугацаа бол 24-өөс 28 оны хугацаанд дээрх энэ үйлдвэрийг барьж байгуул үйлдвэр технологийн паркийг бол байгуулнаа гэж ойлгож болно. Дээрх үйлдвэр технологийн парк бол нийтдээ 150 гаад барьж байгуулахаар одоо бол газрынхаа асуудлыг бүрэн шийдсэн. Хөтлийн цэм жохоо үйлдвэрийн дэргэд байгуулахаар болж байгаа маа. За хамгийн түрүүнд бол 24 оны 12 сар багтаагаад за шинээр шохоо үйлдвэрийг 100 мянган тонны хүчин чадалтай шинээр шохоо үйлдвэрийг барьж байгуулахаар төлөвлөд байна. За нийгэм эдийн засагт ямар нөлөөлөл үзүүлэх юм бэ гэж. За нийт энэ бүтээн байгуулалтанд бол 162 сая долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. За борлуулалтын орлого бол түрүү хэлсэн 557.4 сая доллар жилдээ бол борлуулалтын орлогоор олно. За ашиг бол 103 сая долларын ашиг олохоор бид нараас төлөвлөж байгаа. За татвартаа бол 167.2 сая долларын татварыг төлнө. За хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаанд 4.8 жил гэж бид тооцоолж төлөвлөж байгаа. За төвийн бүсдээ үзүүлэх нөлөөллийн хувьд бол дотоодын нийт бүтээгдэхүүн бол 50.9%-аар өснө.
За ядуурлын түвшин 11.8% функтэй буурна гэж бид бол тооцоолж байна. За хүн амын өсөлтийг бол нийтдээ энэ үйлдвэр байгуулагдсанараа 10%-аар тухайн бүс нутаг бол хүн амын өснө гэж тооцоолж байгаа. За Монгол улсад бол ямар нөлөөлөл эзэн засагтай нөлөөлөл үзүүлэх юм бэ гэж дотоодын нийт бүтээгдэхүүн 1.6%-аар Монгол улсад өснө. За экспорт бол 1.6% өснө. За төсвийн орлого дээр 1.2% орлогыг бас нэмж бүрдүүлэхээр байгаа юм. За хүний хөгжлийн индекс бол 0.6% өсөхөөр бид нар бол эдийн засгийн тоосоо судалгаа гаргаад ажиллаж байна. За төвийн бүстэй бол үзүүлэх нөлөөллийн бас та бүхэнд бас танилцуулъя. За барилгын материалын үн тухайн бүс нутагта буурна. За тухайн бүс нутаг шинээр ажлын байр, за бизнес эрхлэх орчин болон шинээр нэмэгдэнэ гэж бас давуу талыг бас төсөөлж байна. За барилгын материалын үйлдвэрлэлд нэн шаардлагатай түүхийн эдийн олборлолт, за хайгуул хийх шаардлага тулгуурлан орон нутаг төсвийн орлого нэмэгдэнэ гэж бас бид бол төсөөлж байгаа. За дид бүтц барилгын материал үйлдвэрлэлийн суур тавигдсан хөтөл үйлдвэр технологийн паркын төвийн бүсийн барилгын материалын үйлдвэрлэл томоохон төв болно гэж бид нар бол төсөөлж байгаа. За үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дагаж дид бүтц эрчим хүчний хэрэглээ доктортой болно гэж бас төвийн бүстэй үзүүлэх нөлөөллийг бас бид нэр алсын харгаа ингэж харж байгаамаа. Эрдэнэс үйлдвэрлэлийн технологийн парк